Merchants from Central Asian Hanats, Crimea, Persia, and the Ottoman Empire brought merchandise highly valued in Moscow, rich silk, brocades, cottons, and spices, and in return acquired different kinds of furs, wolf, roes, tusks, falcons, armor, silver utensils, and clothing. Төв Азийн хаант улс Крим, Перс, Османы эзэнт улсаас ирж байгаа худалдаачид Оросын зах зээл дээр авчирч хамгийн өндөр үнэ хүргэж зардаг бүтээгдэхүүн бол торг, олон янзын торг, носон, идэл, халуун ногоо, харин хариуд нь Оросын зах зээлээс өндөр үнээр авдаг зүйл нь бол олон янзын булга, бүргэд, хуйг, мөнгөн хэрэгсэл, тэгээ хувцас сонор байлаа. Russian merchants traveled to Crimea and Ottoman cities of Istanbul, Bursa, Tokat, Amasya, and Samsun, while Crimeans and Ottoman merchants carried Russian merchandise to Egypt and Syria. Оросын худалдаачид бол Крим, Османы эзэнт гүрний Istanbul, Bursa, Tokat, Amasya, Samsun хотууд хүртэл аялж худалдаа хийдэг бол Кримийн худалдаачид Кримийн болон Османы худалдаачид Оросын бараа бүтээгдэхүүнийг аваад Египт, Сир хүртэл явдаг гэжээ. Azov and Kaffa were most important trade centers along a well-established trade route connecting Moscow and Kiev with Tokat. Azov болон Kaffa бол хамгийн чухал худалдааны төвүүд. Тэгээ Москва, Киевийг Токаттаар холбосон хамгийн сайн зам байсан. The trade was profitable and volume was large and custom duties brought high revenues. Худалдаа бол ашигтай. Бараа бүтээгдэхүүний хэмжээ бол маш олон. Тэгээд татвар бас сайн. In early 15th century, Grand Prince of Moscow seemed to have an almost endless supply of cash, and more than once Crimean Hans resorted to borrowing money from Jewish and Armenian merchants in Kaffa, only to ask Moscow later for help in paying their debts. 1500-аад оны их үед Оросын Москвагийн их ноён бол дуусахгүй их мөнгөтэй. Тэгээд Кримийн хаан жишээлбэл тэндхийн Армени еврейнараас зээл авч өрөө дарж исэн бол Кафагийн худалдаачдад өрөө дарж исэн бол хожимд тэд Москвагаас өр дарах тусламж хүсэж эхэлсэн. By the middle of 16th century, Moscow's expansion in south and changes in regional geopolitics brought the trade with Crimea and Ottoman Empire to a halt. 16-р зууны сүүл дунд үеэс эхлээд Москвагийн тэлэлт өмнө зүг рүү хийсэн тэлэлт бол бүс нутагт газар зүйн байрлалд тулгуурсан улс төрийн болгон тэнцвэрийг өөрчилж Крим болоод Османы эзэнт гүрний тухайн бүс нутагт болж байгаа худалдааг шахаж эхэлсэн. Moscow began to seek other routes via newly conquered Astrakhan to Persia and Central Asia. Ингээд Оросууд бол Төв Аз болоод Перс рүү чиглэсэн худалдааны шинэ замыг Астраханыг эзэлж авсныхаа дараа хайж эхэлсэн. United against Ottoman interest in region, Russian Tsars and Russian Shahs had been engaging in lively diplomatic and trade relations. Османы эзэнт гүрний бүс нутагт дах сонирхлыг эсрэг Оросын цар Персийн шах бол худалдаа болон элчин харилцааг маш сайн хөгжүүлж исэн. In 1620s, to encourage trade in regions and to develop local people's dependency on Russia, Moscow temporarily exempted from custom duties Persians and local merchants trading in Tersk and Astrakhan. 1620-ад онд энэ бүс нутагт орон нутгийн хүмүүсийг Оросын хамааралтай болгох хамаарлыг нэмэгдүүлэх зорилгоор Москвагийн засгийн газраас Перс болоод орон нутгийн худалдаачдыг Терск ба Астраханд хийх худалдаанаас гайлын татварыг бууруулж багасгаж байсан. A century later, a Russian official, Ivan Kirillov, described a brisk commerce in Astrakhan, where
foreign and Russian woolens, furs, leathers, and linens exchanged hands to be taken to Persian silks, and brocades went to Russia. Kirill also noted that most of merchants in Astrakhan were not Russian but Armenians, Indians, Persian, Bukharan, and Nogai. 100 жилийн дараа Оросын түшмэл Иван Кириллов Астрахан дэх худалдааг тодорхойлж бичгтээ энд Оросын бараа бүтээгдэхүүн ноолон болон булган тэгээд савхин эдлүүдийг Персийн болоод Персүүд авч мөн Персийн торгыг Орос руу худалдаг. Тэгээд Кирилловийн тэмдэглэсэнчлэн өмнөхийн баг бүх худалдаачид бол Оросууд биш. Астраханд байгаа эдгээр худалдаачдууд Арменчууд, Индигүүд, Персүүд, Бухарууд бас Ногайчууд байсан гэж тэмдэглэжээ. In the 17th century, Russian government increasingly set its sight on the Central Asia, whose Hanads, Bukhara, Kiev, Kokand, Tashkent, Kashgar, Balkh were not only worthy trade partners in themselves, but also critical links in growing attraction of Oriental trade routed to India and China. 18-р зууны үед Оросын засгийн газар Төв Аз дэх худалдааны хараагаа нэмэгдүүлж эхэлсэн. Тэгээд Бухар, Киев, Kokand, Tashkent, Kashgar, Balkh бол үнэтэй Балхийнхан бол худалдааны сайн хамтрагч нар төдийгүй бас энэ бүс нутгийг дорн техникийн худалдаа энтхэг хятад түрэх дорн техникийн худалдаатай холбосон чухал зам байсан. A first forceful attempt to assert Russian interest in Central Asia was made in 1770 when Peter I dispatched well-equipped expeditionary force by led Prince Alexander Bykovsky-Cherkassky to Khiva. За хамгийн анхны хүчээр Оросын сонирхлыг Төв Аз тогтоох гэсэн оролдлого бол 1717 онд 1-р Петр хаан хамгийн сайн зэвсгэлсэн цэргийн хүчийг ноён Александр Bykovich Cherkasskyгээр удирдуулж Киев руу илгээсэн. Энэ үе байсан. The campaign ended disastrously with many, and including prince, slaughtered and rest enslaved. Аян бол аимшигар төгссөн. Маш олон ноёд хядуулж үлдсэн боол болсон. Russia's ambitions in Central Asia, however, were not abandoned but merely delayed. Ингээд Төв Аз дахь Оросын сонирхол бол мэдээж төгсөөгүй. Гэхдээ тодорхойгүй хугацаагаар саатсан. In 1730s, preferring an incremental expansion to quick military conquest, the government resolved to build a fort halfway between Ufa and Khiva. The fort, initially built in the Or River and then moved to Yaik, was named Orenburg and was meant to safeguard trade in Russian region. Ivan Krylov, a main architect of Russian policy in region, conceived of Orenburg as more than just another military fort. In time, Orenburg was to provide access to natural resource of region, become center of trade, and lay foundation for Russian annexion in Central Asia. Ингээд 1730 онд Оросын засгийн газар цэргийн ийм байлдааны ажиллагаа хийхээсээ илүүтэй Уфа болон Киевийн холбосон зам дээр бэхлэлт босгох шийдсэн. Эцэст нь ор гол дээр Яйк руу явах замд Яйк голын гатлага дээр Оренбург хэмээх хот байгуулагдсан бөгөөд энэ бол энэ бүс нутаг дэх худалдааг хамгаалах зорилготой хот байсан. Энэ хотын гол төлөвлөгч Иван Кириллов энийг зүгээр бас нэг энгийн цэргийн бэхлэлт биш. Энэ бүс нутагдах байгалийн баялагийг болоод худалдаа хянсан Төв Аз руу үргэлжлэх дараагийн Оросын тэлэлтийн суурь болоосоо гэж бодож байсан. By the late 18th century, Orenburg surpassed Astrakhan and became largest market on the steppe, bartering products of steppe economy, particularly horse, ships, and trading luxury items from east. Traditionally, government employed stick and carrot policies
and using trade and use access to be market as a mean of control over the peoples along frontier. 18-р зууны сүүлийн болж ирэхэд Оренбург бол Астраханы бүс нутаг дэх худалдааны хамгийн том хот болж хувирсан. Ингээд энэ тал нутгаас авч ирэх хонь гэх мэт хонь адуу гэх мэт бүтээгдэхүүнийг солилцдог, бараагаар солилцдог. Тэгээд үнэтэй тансаг зүйлсийг дорн дахинаас авчирсан үнэтэй тансаг зүйлсийг судалдаг ийм гол төв болсон. Мэдээж уламжлалынхаа дагуу Оросын засгийн газар энд бэхлэх уламжлалынхаа дагуу Оросын засгийн газар энэ бүс нутагт шагнах шийтгэх аргаар худалдаа болоод хилийн оршин суугчдад хяналтаа тогтоох бодлого үргэлжлүүлж байсан. In the 18th century, such an approach was further modified and more concisely articulated. Now, various government officials insisted that using trade as a carrot was essential to pacifying Kazakhs. And in 1770s, Russian envoy to Kazakh Nurali plainly stated, "Yak steppe for you is like a land sea with forts, and largest port is Orenburg, and others are Yak town and all the Yak river up to Gureyev and Astrakhan too, and you can trade all these places and profit from it greatly, if only you learn to be more obedient and peaceful." 18-р зуунд ийм төрлийн арга барил бол илүү нарийсч ухамсартайгаар хэрэглэх болсон. Одоо бол засгийн газрын төшөмлүүд худалдааг лууван тэгээд ялангуяа хасгуудыг номготоход зориулсан гэж хэрэгсэл гэж үзэж байсан. Ашиглах болсон ингээд 1770 онд Оросын хасгийн Нурали хаан дэлгэсэн Оросын элч энэ нөхцөл байдлыг яг тодорхойгоор ингэж бичиж үлдээсэн байна. Якхийн тал бол чиний хувьд тал нутгийн тэнгис олон бомб хотуудтай. Эдгээрийн дотор хамгийн том нь бол Оренбург, бусд нь бол Як голын дагуух Якийн олон хотууд. Эндээс Гүрэй болон Астрахан бас багтааж орж болно. Тэгээд тэнд эдгээр олон газарт худалдаа хийгээд ашгаа хүртэж чадна. Гэхдээ зөвхөн Оросын засгийн газартай найрамдалтай харилцаа тогтоож дуулууртай байсан нөхцөлд энэ тал нутагдах олон хот бэхлэлттэй тэнгисээс ашиг хүртэнэ.